улаан борхны вирусыг биед одоо их хэмжээгээр үржүүлэхгүй байх асуудал байна. Тэгэхээр улаан борхны вирусыг биед их хэмжээгээр үржүүлэхгүй байхын тулд яах ёстой бол тарж байна гэхээр өмнө нь хамгаалалт хийгдсэн байх ёстой бол тарж байгаа байхгүй. Жишээлбэл вакцины хамгаалалт хийгдсэн. Ер нь тусаад идэгсэн дархлаа бол хүчтэй. Гэхдээ тэр хүүхэд одоо ямар нэгэн вакцин байхгүйгээр өвдчхөөр хүндрээд тэгээд тэр иммун амнези тэрнээс гадна улаан борхны бусад хүндрэлүүд тийг бол өгöd байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхдийг ерөөсөө тэгж хүндрүүлэхгүй байх. Өөрөлдвөл тэнд ерөөсөө тэр дархлаа нь хүчтэй юу үгүй юу гэдэг нь ерөөсөө огт чухал биш. Хүндрүүлэхгүй байхын тулд өмнө нь дархлаа тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл тэр улаан борхны вирусыг их хэмжээгээр тухайн хүний бид үржүүлэхгүй байх шаардлагатай. Одоо яг улаан борхны вакцин MMR вакцин аутизм хоорондын хамаарлын тухай 1998 онд Lancet сэтгүүл дээр нэг өгүүлэл хэвлэгдсэн. Яг энэ өгүүлэл рүү наривчилж ороод харахаар яах вэ гэхээр 12 хүүхэд дээр хийгдсэн судалгаа байсан байхгүй юу? Яасан бэ гэхээр бас data manipulation хийсэн гэдэг нь бол баригдсан. Ингээд ерөнхийдөө яг тухайн сэтгүүлийн тэр өгүүлэл өөрөө бол одоо хотлоо өгүүлэл байсан. Энэ баригдсны улмаас Lancet сэтгүүл болохоор яасан бэ гэхээр тухайн өгүүллийг буцаасан. Хэдий буцаасан ч гэсэн ингээд хүн амын дунд ямар мессеж очсон бэ гэхээр ерөөсөө MMR вакцин өөрөө аутизм үүсгэдэг гэсэн үг. За тэгэхээр энэний дараа болохоор 1999 онд болохоор 498 хүүхэд дээр MMR вакцин болон аутизмын хооронд холбоо байна гэдгийг судалсан судалгаагаар бол ямар нэгэн холбоог үзүүлсэн байна. За тэгэнгүүтээ бүр тоон ихсээд 537 мянган хүүхэд дээр 91 оноос 98 оны хооронд хийгдсэн судалгаагаар энэ бас адилхан яах нь MMR вакцин бол аутизм үүсгэдэггүй гэсэн бол тагсан. Тэгэхээр энэ олон тооны хүүхдүүд хамрагдсан судалгаагаар өөрөө аутизм болон MMR вакцины хооронд ямар нэгэн огт холбоо байхгүй. Вакциндаа хамрагдахгүй одоо ингээд энэ нөгөө анти вакцинашн үзэл бодолтой эцэгчүүд байна шүү дээ тий. Мэдээж хүүхдтэй хайртай байлгүй яах вэ? Гэхдээ бол бид нийгэмдээ үргийг гүйцэтгэх ёстой. Хоёрдугаар хүүхдээ хамгаалах ёстой. Тэгээд нэг дутуу дөлмөг мэдээлэл яг шинжлэх ухааны үндэстэй бус амнаас амд амьдсан нийгмийн сүлжээгээр тарж байгаа ийм мэдээллүүдийг үнэн гэж тэгээд тэгээд түүнээсээ болоод өөрөөр хэлбэл энэ үнэн гэсэн итгэл нь өөрөө яг цаа талдаа бол бас худлаа ахна шүү дээ. Энэ итгэлээсээ болоод өөрийнхөө үр хүүхдүүдийг одоо аюул эрсдэлд оруулах бай. Өөрийн чинь үр хүүхдүүд эргэн тойронд байж байгаа өөр хүмүүсийн хүүхдүүдийг аюул эрсдэлд оруулах бай гэдэг үр үндсэн дээр бол вакцинуудад хамрагдаасаа гэж хүсэж байна.